За манай цэргийн засах эмчилгээний тасаг маань бол 1950 оноос эхлэн физик эмчилгээний 2 аппараттайгаар бол үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Одоо бол бид бүхэн бол 14-ний орон тоотоогоор өргөжин одоо ард иргэдтэйгээ бол үйл ажиллагаагаа хүргэж байна. Өдөртөө 200-аас 250 хүнд бол эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг. Жилд дунджаар 12,000 гаруй хүнд 80,000 гаруй удаагийн эмчилгээ үйлчилгээг ер нь бол хүргэдэг байгаа. Ерөөсөө нэг хүмүүстэй эмгүүгээр, эм тарихгүйгээр яг одоо тухайн хүнийг эмчилгээнд орох тэр хугацаанд үр дүнгэл маш хурдан үзүүлдэг. Тэрнгээр завирыг багасгаж өгдөгөр их давуу талтай. Тийм учраас би бас энэ мэтлэрээ маш бахархдаг. Шинэ коронавирусын халдварын дэгдэлтийн үед болохоор цэргийн засах эмчилгээний тасаг маань бас мөн ачаал өндөртэй ажилласан байгаа. Нийт бол 21 онд болохоор 390 гаруй хүмүүст болохоор 2000 гаруй удаагийн эмчилгээ үйлчилгээ бол хийгдсэн. Цэргийн засах эмчилгээнд бол хамрагдж байгаа үйлчлүүлэгчдийн зөвөр хам шинж болохоор ихэвчлэн бол уушигны гэмтэл буюу уушигны гатгаа, амьсгал, ханиалгат намтахгүй байгаа. Тэгээд захын мэдрэлийн өрсөлд өвчнүүдийн үед нойргуудал, танин мэдгүй өөрчлөлтүүд, мөн ачаал дах чадвар буурсан, булчингийн сулрал гэх мэт зөвөр буюу хам шинжүүд бол илүү их эмчилгээ үйлчилгээнд хамрагдсан байгаа. Ингээд ковидын дараах хөлгөөн цэцэл болон дасгал эмчилгээнд хамрагдсан нийт үйлчлүүлэгчдийн дийлэнх нь амьсгаатсан, ханиасан, ядарсан, булчингийн хүч бол сул байсан. Ингээд эмчилгээнд бол 7-оос 14 хоног хамрагдсан. Ингээд нийт хамрагдсан хүмүүсээ бол нэг бүрчлэн бол бид нар бол ядарлын болон бооргийн үнэлгээгээр үнэлдэг. Ингээд бол эмчилгээний өмнө бол 10-аас 15 баал байсан. Харин эмчилгээ дуусны дараа үнэлэхэд бол 7-оос 13 баал болж сайжирсан. Ковидын дараах эмчилгээ хийлгэж байгаа улсуудын 1-2 курс явахад бол эмчилгээний эдгэрэлт бол айгүй сайн байгаа шүү дээ. 80-аас 90% та эмчилгээ хийгдэж байна. Өдөртөө хөлгөөн цэцэл болон дасгал эмчилгээнд 20-аас 25 үйлчлүүлэгчд хамрагддаг. Ковидын дараах эмчилгээнээс гадна гэмтлийн болон харуултын дараах өөртөө үйлчлэх чадвар сул үйлчлүүлэгчд хамрагддаг. Сахилгаан эмчилгээний кабинет 3 кабинет ажилладаг. 2021 онд 191 хүн хамрагдаж 1240 удаагийн эмчилгээ хийгдсэн байгаа. 2022 онд 110 хүн хамрагдаж 950 удаагийн эмчилгээ үйлчилгээг хийж байна. Янз бүрийн одоо гэмтэлтэй харуултын дараах мөн хөзөө нуруу, хөл гарны өвдөлт гэх мэт суугаа ажилтай хүмүүсийнтэй ачааллаас үүснэ. Сая бол татар тахлын үед ковидын дараах эмчилгээд бол нэлээд олон хүмүүс хамрагдсан. Хамрагдахаар ирж байгаа үйлчлүүлэгч маань бол голцоо толгой архи өвдөх, дотор муу гарах, нойргуудах, тэг чээж давчдах гэсэн юм зорилттой орж ирж байсан бол эмчилгээ хийгдээд ихснээс 1 хоногийн дараа бол маш үрдэн бол маш сайн өгчээсэн. За манай зөв төвийн эмчилгээний кабинетаар өдөртөө 45-аас 50 үйлчлүүлэгч үйлчлүүлдэг. За одоогийн байдлаар үүнээс онцлог эмчилгээ гэх юм бол бид бүхэн ковидын дараах эмчилгээ хийж байгаа. Ковидын дараах нойргуудалтай үйлчлүүлэгч нар их байна. Мөн үүний дараагаар үнэр амт мэдрэхгүй байгаа үйлчлүүлэгч нар бас дийлэн хувийг эзэлж байгаа. За одоогийн байдлаар бол зөв төвийн эмчилгээний кабинетаар бол 45 үйлчлүүлэгч ковидын дараах байдлаар нийтдээ 450 удаагийн эмчилгээ үйлчилгээнд хамрагдсан байдалтай байна. За манай тасгаар өдөрт 16-аас 18 хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг. Энэ үйлчилгээнүүд маань ханиадтай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хугарал бэртэл гэмтэлгээд хүүхдүүд маань ирдэг. Тэгээд энэ үйлчилгээний маань болохоор нэг хүүхэдтэй ер нь 2-аас 3 эмчилгээ хийдэг гэхээр 30-аас 40 минут хэрэгтэй үргэлжилдэг эмчилгээнүүд хийгдэг байгаа. Курсээр хийгддэг. Яг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй бол усан эмчилгээ одоо нэг цохилтод байна, тусны эмчилгээнд оруулаад гаргаад бүтэн биений иллэг бариа, хэсэгчлэн бариа тэгээд хөдөлгөөн цэцэл эмчилгээ хийгдэх шаардлагатай хүүхдэд хөдөлгөөн цэцэл эмчилгээгээ хийгээд тэгээд хэтяга улаан туяагаар шаардлагын мөн уушиг нөгөө бомб тий одоо ханиа томоотой хүүхдүүдтэй бомб, иллэг бариа, цэцэлт, оргих массаж зэрэг хийгддэг байна.
2017 оноос эхлүүлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхдүүдтэй зориулан туслах хэрэгслийг гэрээр өгөх үйлчилгээг бол нэвтрүүлсэн. Тэгээд энэ гэрээр өгөх үйлчилгээнд бол туслах хэрэгслүүд болохоор ер нь 61 төрлийн туслах хэрэгслүүд бол одоо байна. Тэгээд үйлчлүүлэгчтэй болохоор яг хувь хэдэн тохируулан туслах хэрэгслийн заа зөвлөөд мөн олоноор 7-оос сар хүртэлх хугацаагаар бол өгч явуулдаг байгаа. Тэгээ мөн бас бид нар сая томо төс төвчний үеэр бол нилээд хүүхдүүд агих ханиадтайсан. Тэгээ энэ үеэр бол бидэнд бас хүүхдүүдэд эмээ бас эмчилгээ хийж эхэлсэн. Энэ маань болохоор хүүхдүүдийн нөгөө эм угаад те эмчилгээ хийгдээд цэр хохорохгүй маш их цэртэй дэшин унд бөхшүүлж ханиалгах, нойргуудах энэ эмчилгээнүүд болохоор бид нэр цэр хохлохоос дөргөлттэй массажийг мөн зүгийн бал эмчилгээг мөн бас бомбтой ингээд эмчилгээнүүд бас хасарч ирсэн байгаа. Тэр бүр хөдөлгөж очоод байна. Хавраа нуулахад нөгөө зэ. Айгу айтайхан болсон юм шүү дээ.